Одоо цээ салахгүй. Доолоорой. Салахгүй. За. За, зүүн хөлөө авлаа. За, хорооны үеэр. За, подиумнаас барай. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 반대로. 자, 시름내서 바라. 샤가니 오일. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, 너희 스텝 이렇게 아이고 бэлтгэл гэмтэл ерөнхийдөө бэлтгэлийн 70% нөгөө бэлтгэл нэг бие ялалтаа муу хийснээс болоод 70% бэлтгэл нь эндээс авдаг. Тийм учраас энэ бидний байнгын бэлтгэл гэмтэл авдаг те степ хийхэд яадаг энэ шагааны үе бүр илүү сайн 2 хийсэн ч болно те ямар ч хүүхдүүдэд харж агаад хэрвээ ингээд дутуу хийгээд байх юм бол дахиад давтуулаад ингээд хийлгээд ямар ч бүрэн халаахаар хийж өгөөрэй за. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, 따라. 자, 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, 어떤 재질에 오르샤. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, 의자 재진데 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, 의자 대시게. За энэ үед бүкс энэ хүүхдүүд ингэж хийдэж шүү. Амар өндөр хийж нэгээд өөртөө л гоё ихтэлтэй. Бүкс яг 2 газар зэрэг байна. За дэше 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. За хөлөө ардаа. Ардаа тавихдаа хүүхдүүд өвчлэн подиумоор ингэж тавиад байдаг тийм. Энийн дотор талаар нь тавиад хоош нь ингэж дэлгэж өгөөрэй. Тэгэхээр багш нар ардуур нь явж хөлийн шалганаа гэсэн үг тийм. 자, 어르신 시작. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, 어르신 덩걸러. 버스 체질에. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 하셔. 자, 쫓라라 체질에 어르신가. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자. 자, 반대. 하라면 나 또 후지. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 따다라. 자, 샤가 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, 따라긴 써줄래? 아, 나 өөртөө хүүхдүүдгээ бодчихсон. Тэгэхгүй болохоор айгу. Хэцүү байна. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. Яг сая өөрийгөө хүүхэд гэж бодсон. Харин тийм таалаа. Чи яг өөрийгөө хүүхэд гэж бодсон тийм. За, оргшаа. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. оргшаа. Тэгээ энийг хийхдээ инкин их буруу. ерөөсөө доошлон үхээс дээшлэхгүй. Ерөөсөө ер нь доошоогоо л ер нь явна. Тэгээд эцсийн цэг дээр очиод ерөөсөө байрна гэсэн. Тэгэхгүй ингээд авах юм бол нөгөө ширмэсмэн өөр ингээд яг яахаа мэдгүй учраа болохгүй. Аль болох нөгөө төвшнгөөр нь жоохон багасгаад ингээд ер нь доошлуулна. Илүү зүгээр санагдсан. За цээжиндээ. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, 올려 대시. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, 올라왔다. 자, 훌린 발슬라 샬갓. 자, 오셔서 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 오르샤 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟 하셔. 버티노. 자, 저쪽에. 자, 또 박신 하리쇼. 제제. 키 함께 먼저 기진 하리. 자, 떠셔. 자, 열에. 자, 떠셔. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, 나비. 자, das Lied юу гэж хэлдэг? За. Наби гэдэг нь солонгосоор ирвэхэ гэж байгаа. За, ирвэхэ яадаг үлээ? Нэстэг. Энэ юу илээ?
달럽치. 자, 우리가 이렇게 하는 게 좋지. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, урагшаа тонголоо. Муу адилхан. Дээшээ доошоо ширнэ бол доошоо л явна гэсэн. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, 예, 오늘도 신이 일장 없어서 타алж мэдгүй байх шиг байна тий. За, хоёр тийшээ хөлөө салгаад. За, зүүн тийшээ, баруун тийшээ 시작. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, зүүн тийшээ за сунгаарай. За, өндөр болно шүү манайхаа. Сайн сонголтоос агаарай. Зүүн тийшээ. 땡땡 곡 바로 치겠다. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 바로. 자, одоо юугаараа энэ газар би болохоор хүүхдүүд ингэдэг байхгүй. За, зүүн хөлөө тэврээ, баруун хөлөө тэврээ. За, одоо дивжээгээ тэврээ гэдэг ингэдэг байхгүй. За, одоо дивжээгээ тэврээ манайхаа. 자, 다시 와. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, 바로. 자, 굴러. 쏟라. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 자, 자, 일어서. 됐어, 말좀. 네, 합쳐. 웃으시게 죽으러. 자, 나샤라. 자, 굴러. 자, 또 볼트들이. 굴러, 울미 때래. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱, 여덟. 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 자, 바로 숨쉬기. 아브라라 군지엠 사왓, 아마람 사왓. 셋, 하나, 둘, 셋, 하나, 둘, 셋, 하나, 둘, 셋, 하나, 둘, 셋, 하나. 아, 저도 그렇지는 다. 네. Би түүнээ асаалттай мó. Багшаа. Хоёр хооронд хорд хийж байгаа шүү. Юу вэ? Баярлалаа. Ана за ингэж. За. За урд төлөлийн юугаар техникээр. За эхлээ баруун шоо буцахт нөгөө талдаа зүүнээр явчих. За. За эхлээ хажуу талаараа төлчийг бариад. За ингэхдээ бие баг зэрэг унгаа гараа хаагаад явна шүү ингээд. Байранда 10 хийгээд тэгээ урагшаа яваад хийгээрэй ингээд. За го. 10 удаа. Бие жоо унгаа шүү. Арын таацар мэдрээд игээрэй. За одоо хоёр техник байгаа. За тэр хоёроор адилхан халаалт хийж шүү. 96 техник байгаа шүү. За эхний 3 техникээр хэлж. Одоо энэ техник урд үлийн техник учраас техникээр халаалт хийж байгаа учраас би чинь нэлээд хоошоо аль болохоор бие бүр ингэж өгөөрэй заа. Ингээд хоош нь гидэлгээд. Арын таазаргаа жоохон мэдрээд. Тэгвэл та ихэнх нь ингэж шүү дээ. Тэгэхээр нөө хүүхдээ мэдэрч заа шүү дээ. Тэгэхээр бид нэр бүр хоош нь сайн унгаачих. Тэгэхээр аяанда эн чинь нэлээд хоошоо байсан ч гэсэн дараа нь
бага зэргийн 45 ч юм уу тийм болоод ирнэ гэсэн үг. За жилт дээр шүү. За жилт хийхдээ өвдгөө жоохон доошоо өсгий жоохон дээшээ подима татаад яг энэ уул хэсэг чинь яг тэр өрсөлдөгч рүүгээ харж ийн гэсэн үг. Ингээд бас би ч унтсан. Тэгээ энэ чигээр. За go. Өвдөг жоохон уналттай өсгий жоохон дээшээ гэсэн үг. Өвдөг жоохон унгаагаад өсгий дээшээ гэсэн үг. Бие нилээ хойшоо шүү, нилээ хойшоо. Тэгээ арын таасан дээр ачаал өгөөд энд. Нэг л таараа да. Хөнгөө темпо болоод. Подима татна шүү. Подим чи зарим нь ийшээ харж гарч ийшээ өшөглөх юм уу бид нэр? Үгүй шүү дээ. Зөвхөн урд чиглэл рүүгээ. За авчаагийн гар шүү. За. Эндээс. Ингэхдээ подима сайн татаад ингээ жоохон гээ хэлбэр шиг ингээ хийнэ гэсэн үг. Эндээс. Ингээ явна гэсэн. За го. Бие дахиад хоошоогоо сайн хийгээд байгаарай. Чэч чинь ер нь бол уршаа харахгүй шүү. Би арын таазаал мэдээ арын тааз руу ингэ зөхөөд байна. За го яра нэг талаа. Чэж ингэж урагшаа харахгүй штэ авчиг шиг жоохон хажуу шээ. Хөнгө. За окей. За одоо саяны 3 хөл болохгүйгээр явна гэсэн үг. За өшөглөөд явна гэсэн үг шүү. За эхлээд байранда 10 одоо өшөглөлөө уршаагаас таацлага сунж явна шүү. За энд. Одоо таацгүй та сунж явахгүй ингэх юм бол таацж авахгүй зүгээр байранда ингэ дэж шүү дээ. Арын тааз руу түлхэж өгөөд уршаа. За эхнийх 10 удаа шүү адилхан байранда 10 тэгээ уршаа яваад. За го. Дандаа доор ичи дээр болно хийдэг гэхдээ доор ичи дандаа. Подима жишүү толчигээр хажуу талаараа. Хажуу техникээр толчиг подима жигээрээ. Толчиг. За нөгөө талаа зөө. Подима жишүү хажуу талаараа. Тэгээ ингээ хийгээр зарим нь ингээд штэ хажуу талаараа ингэж хийгээд штэ. Энэ жоохон урагшаа ингээд. За го. Зүүн. Энэгаах ингээд яг тэгшгийн юмд болж байгаа. Тэгээ энэ урагшаа. Хэрэв энэ хоёр чинь ингээд тэгшгийн юмд байх юм бол одоо нэг сүүл рүү вологта давхар хамгаалт хийгээд байгаа байхгүй. За одоо жилтэй шүү. Адилхан өвдгөө жоохон доошоо, өсгий жоохон дээшээ. Уршаа. За адилхан таацтай шүү дээ уршаа сонно гэсэн үг шүү дээ. Арын таац руу төгөөд ихэм нэлээ урт суна шүү ингээд. Уршаа хөнгөө байна, сул явна. Байранда явж чадаад байвал таацсаа орохгүй байна л гэсэн үг. Таацад ороолоос орчих юм амархан уршаага явчих шүү дээ. Би яашаа нэлээ унгаа гэсэн шүү дээ. Нилээ хоошоо ингээ унгаагаад өгөөрэй. Бараг энэ бие чинь энэ хөлнийхээ энэ хэмжээтэй адилхан ийм хэмжээнд дэгжээж баг зэрэг юм болно гэсэн үг шүү дээ. Тэгвэл зарим нь ингээ дэш таазгүй. Тэгэхээр угаасаа та хийхдээ хараарай за. Таацтай ягаар уршаага ямар хурдан явж байна.
таазгүй ингээ байрандаа ингээ хараарай. За го. Зүү. Ингэж татахгүй шүү нараа ингэж татахгүй шүү. Тэгэхээр хүн рүү жийж чадахгүй шүү. Хажуу талаараа жоохон. За авчаагийн гарч. За. Бид урагшаа. За го. Араа одоо хөнгө мэдрээл. Арагийн таазыг сайн мэдрээрээ. Тааз хоёр талын таазсан сайн ажиллаж явах хэрэгтэй. За зүүн. Яра. Арын таазар зөхөөрэй. Энэ арын таазал урагшин чих штэ ингэ. Хажууд тал чи хамаагүй штэ энэ. Ингэж ингэх юм бол хотлоо штэ. Хэрэн яаж ин гайгүй үстэй. За дус яачих вэ? Савлаад яачих вэ? За. За хөнгөн савлт ичээ. Амсгаа дарангаа. Уршаа чигээр эхлээд хөнгөн саваа. За го. Яваа араас нь шууд. Сол. Яра. Ширизэ тастаж. Тэд магаш баха шасаа. За хажуу талаараа савлаа. Хажуугаараа. За го. Хоёр талаа ээлжлээд явчих. Гээ уршаагаа савлт. Тэгээ нөгөө талаараа. Таазгүй шүү зүгээр л савлт. Ингэ саваал та. Нэг талаа ичгөө нөгөө талаа хийчихтэй. Гар хөдөлж харж байгаа. Тэгээд яг энтэй адилхан энэ ч ганшг гар хөдөлж чинь энэ ч нүрэ ухаж чинь тэн ч гар хөдөлж ингээ хараад авах. Энэ ч ингээ хөдөлж. За энэ бол хамгийн зөв одоо нөгөө нэг моршиг хар ингээ хөлбөмбөгийн тамирч шиг ингээ бүх заалаа ингээ харж байгаа. Энэ ч харж явчих магадгүй тэр чадвар нь хөгжсөн хүн багш нь босч ирэл ингээл идэв штэ амхандаа харах болов. Тэр чадвар нь хөгжөөг болохоор багш руу гарч яваад өшөлдүүлчихдэг. За энэ мэтчлэн та нар энэ зүйл дээр хяналт тавих юм бол зөвөө гэж хэлдэг. За үндсэн зохицолтой ойлгомжтой тий. За одоо миний заахчаас сэдв степ гэдэг тий. Өрөөсөө л энгийн урагшаа хойшоо хажуу тишэл хөдөлгөөнийг заана. Тэгээд магадгүй сүүлд нь нэг тэмцээний нэг юм жижигхэн хөдөлгөөн дээр нөгөө тайминг гэдэг монгол хүүхдүүдийн яг ихэнх алдаа гараад байгаа зүйлийг нэмэлтээр хэлээд бий. Тэгээд дуусгая тий. Нэг амар урт яриад явах. За. Тийм үү. За мөрний хөдөлгөөн, гарны хөдөлгөөн окей болцоо. За одоо урагшаа хөдөлгөөн дээр анх орж иж байгаа жоох хүүхдүүдэд би яаж зогж өгдөг вүлээр гэхлээр урд төлөөр өдөрдөөд өгж хөлөө өргөөд ард төлөө чир.
За мэдээж нөгөө мундаг болсон тамирчид ингэж хийхгүй үстэй тий. Тийм тэр бол дараагийн асуудал. За мэдээж хөлөө өдөртөө ард төлөө чирж байгаа. За хойш явж байгаа бол ард төлөө өргөөд урд төлөө чирж байгаа. За энэ дээр урд төлөний техник ороод ирэхээр энэ жоохон буруу болж ирж. Энэ яг нөгөө B англи, C англи дээр илүү төлхөө нөгөө оногдохгүй учраас энэ хоёр хөлийн техник гэдэг юм байна. За энэ дээрэс нь урд төлөө өргөөд тавьж хахад за ард төлөв гайгүй. За ард төлөө өргөөд тавилаа. Энэ чинээс урд төлөө түлхэж гин үү, ард төлөөр өргөж гин үү гэдгийг анхааралтай. Энийг яаж англихээр за би урд төлөөрөө тоглож байхад гарын хамгаалт аваад аюултай хөдөлгөөн ороод ирлээ. Зочоож үзлээ, хамгаалтын хөдөлгөөнөө шалгаж үзлээ. Энэ чинээс 1 2 гэж хаад миний хөл өшөөлөхөд бэлэн байна л гэдэг санаа. Ойлгомжтой тий? Тэрнээс 1 2 гэх юм бол 1 2 цээж унлаа дараг хөдөлгөөн явах юм бол энэ хоцорж ин гэж хэлдэг. Степэн дээр бол. За хамгийн гол нь степ хийж хахад хоёр хөл хоорондоо хавсрахгүй, дээшээ өндөр өсөрөхгүй тэгээд ингэж хийгээд идэг тий. За хойш степэн дээр нэг юм анхаарч. Хойш степ хийж байгаа цээж үлдээд уусаа ойлгомжтой тий. За эсрэгээрээ хөл явж байхад энэ байжлах уу? Яг байж болно. Гэхдээ урд төлөн дээр гэхээс дараа нь хөл ингээд одоо цээж ингээд амар унтсан энэ булчин хөгжөөгүй байгаа хүмүүс нэг давгаа алдчихаа босч ирэхсээр идэл хугацаа алдаад идэв. Тэгэхээр ер нь бол давгаа авч байгаа тамирчид бол цээж нь жоохон босоод нэг иймэрхүү одоо хоошоо унгаа гэж яриад бэлгээ агч нь урд төлөний техник. Гэхдээ юм хийж явахдаа бэлэн байдлаа ингээд авцсан байна вөхөөс хамгаалт хийж явахдаа бүр ингэж унахснаа босч ирэхсээр идэл хугацаа алдах юм бол магадгүй энэ булчин хөгжөөгүй бол давгаа алдаж байна л гэдэг хэлбэр байна. За урд төлөний техникээ ойлгоцсон тийм ээ. Степ ойлгоцсон. За хийгээд үзэх үед үлээ. Ямар алдаа гарч ийн те дараагийн юмудаа нэг харж агаад санчих байхаа. За нэг хийгээд үз. За бүгдээрээ баруун хөлөө хойно авлаа. Нэг удаан биш. За баруун хөлөө хойно авчих. За степ зүгээр дээшээ доошоо өсрөөд үзтээ. Степ хийгээд үзээрэй. За ямар алдаа гарч ийн миний нүдэнд ямар харъя тийм ээ. За хийж агаарай. Окей. Хийж агаарай зүгээр л өөрийнхөө үйл гарыг санаа зовох юм уу? Угаасаа бидний чаддаг зүйл байгаа. Өөртөө итгэлтэй байхгүй бол угаасаа хинд юу заах юм. Багшийн нуруу өвдөд байгаа тий. За. Хөнгөн. За ишгэ өгш. Окей ишгэ өгш. Өсгөлийн техник гэж харагдахаар биш яг адилхан байна тий. За. Окей баярлаа. За түр зогсож байгаараа. Бидний зарим нэгэн хүний хөл нь ийм байгаа. Харж байгаараа. Ийм байгаа. Зарим нь бүр ийм байгаа. Энэ ямар онцлогтой юм? Яасан гэдэг зөөгш. Удаа. Өөр. Сурсан сонсроо. Гэхдээ энийг степээр бид нар уншиж агаад нөгөө хүндээ сул тал нь олгож байгаа болохоос чи сурцсан юм чинь энэ зөв гэдэг бол буруу шүү. Тий. Төгшөөгш. Том жижигэн ялгааг нь хэлээд өгөөч л гэсэн. Дараа даяа хөлгөн удаа том болохоор за энэ дээр ингэдэг шүү. Том хөдөлгөөнтэй байх юм бол угаасаа баланс сайн байгаа тий. Урагшаа хоошоо хөдөлгөөн хоёулаа сайн. За магадгүй Америк стил рүү, Европ руу шилжээд иймэрхүү болоод ирэх юм бол зөвхөн урагшаа хөдөлгөөн сайн болоод ирчих. Ийш ингээд хэцүү болчих. Тэгэхээр энэ хөдөлгөөнийг та нар тамирчтай яаж инхээр за сайхан степ авлаа. Энэ жоохон урагшаа давталхантай юм байна. Гэтэ би нэг хийчих юм бол дараагийн хөдөлгөөнөө бэлэн байгаа. Эсвэл хоёр жишээ гарах юм байна гэдэг имийг мэдчил явах хэрэгтэй гэсэн. Гэхдээ цээжинд ороод ингээд сая улсын харууд манай хөлтө зодуулаад тийм учраас яаж инхээр тэрийг харж чадахгүй. Хичнээн зааж өгч байгаа боловч өөр юм болоо. Тэгэхээр түрүүний хэлдэг шиг олон давтаагүй л гэсэн. Ингээд дайх гад ингээд байхгүй. Энд чинь бэлэн байдал авцсан шүү дээ. Хойш степ байхгүй. 1 2 гэдэг хөдөлгөөн дээр нөхцөлчүүлэг нь оноо байгаад идэв. Нөгөөт нь дайх гад, надлуу дайх гад ирдээ. Тэнгуут адилхан ингээд мэдээд байгаа мөртлөө хойш ухраа. Төрүүлээ төшөлчөөл оноо авчих гад идэв. За энийг ялгааг нь харсан тийм ээ. За тэгээд авч агаад өшөрлөг болохоор байхгүй болчихдог. Эсрэгээр шахаж зогсож байгаа степ авч байгаа гинт төшөглөөд идэг. Энэ зүйл маань бас нэг эрсдэлтэй болчиход байгаа. Яг аль нь зөв юм бэ гэхлээр мэдэхгүй. Гэтэ анханасаа та нар бага насны хүүхдүүд болвол нэг ийм хараа залуучуудын степ шиг ийм хөдөлгөөн хэрэггүй байхгүй.
насан турш ч юм уу залуучууд юм ийм жижиг. А тэд нар бол ерөөсөө цахилгаан залгацсан юм шиг л байд. Тэгэд энэ ч өшгөлт нь хийхэд бол мэддэхгүй болчих. Тэгэхгүй ингэ зогсож байгаа гинт өшгөлт болохоор ингэ салбунаад ирэх юм бол энэ бол алдаа гарч байна гэдгийг санаа аваа шүү. За одоо урагшаа хошоо хөдөлгөөн дээр нэг шалгачээ. За бүгдээрээ баруун хөл авчих. Шүглийн дугаар урагшаага дахиад нэг шүлт юм бол хоошоо татгана шүү. За гарын байрлалаа, хөлийн байрлалуудаа за бүгд чеклээрээ. Анхаар урагшаа нэг тэгээд бэлэн байдлаа аваад степ аваараа гацдаг хөдөлгөөн бол хэрэггүй гэдэг. Хоошоо нэг урагшаа нэг тэр анхааралтай байх. Нөгөө өчтөр буун дээр би нэг онгойж явах тий. Миний реакшн сайн байсан учраас л. Тэгээд Урагшаа хийж араа шүүл явахгүй юу? 1 2 1 гацхгүй явж байгаараа нэг 10 удаа. Окей. За энэ дээр юу анзаарч байгаа юм гэхээр амар хичээгээд байгаа юм шиг байна. Гэхдээ бидэрт хэрэгтэй болчингуудаа мэдж явах хэрэгтэй. Хамгийн чухал сул байх хэрэгтэй юм. Химпээгүү гэдэг чинь тэр зөв хэлж байна уу? Би нэг хотлаа сонссон. Мөн үү? Сул байх хэрэгтэй гэдэг мөр. Степ хийж байгаа чи амарч явах хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ зүйл чинь бол ингэж сулхан цаашаа. Ер нь бол мөр сул байж байгаад. За хэрэгтэй булчингууд нь миний бодлоор нурууны арын булчин гидсний доод булчингууд хэрэгтэй. Энэ бол төчтөг булчингууд аа тий. Тэд нар сайн байх юм бол нөгөө нэг ийм хөдөлгөөн ч орж ирэхгүй л гэсэн. За тэгэхээр тэр хүний харж байгаа солбуур байна уу яаж ингэ. Тэгэд энэ дээр энэ хоёрыг сайжруулдаг булчин тасгал би тэгтээ цохиосон ч байх тий. Хөлийн ханд барьж агаад ингээд хахаар ерөөсөө л мундаг болж илээ гэж хэлэх гэдэг. Хөлийн өргөдөг булчин одоо бэлгээ гэсэн зааж өгнө. Гэхдээ энэ булчин сул байх юм бол мянга хөлөөрөө хамгаалаад дээшээ болж чадахгүй байх юм бол хөлийн даахгүй унцдаг тий. Их юм бол давуу тал болж болно л. За хүүхдүүдтэй болохоор 45-ыг 2 янзаар зааж өгдөг. Баруун зүүнээр. За дагаад тэгэрэй. Урагшаараа зогссон байж хүн ороод ирэх юм бол side step 45 баруунаар өдөртлээ. Нэгдэх хөлбөр. Энэ угаасаа ойлгомжтой тий. За дараачих нь болохоор хүн ороод ирлээ зүүн тишээ гарлаа зүүн хөлөөрөө өдөртлээ 45. Ойлгомжтой юу? За харъя. Харъя юу? Чадхал ах л та. За баруун. Нэг степ авч байгаарай яа гацаад байна. За зүү. Oh no. За одоо ингэж тийштэй. Тэгтээ одоо чи гараараа заяа. За би шалгаж үзлээ шүү. Хоошоо хийх юм бол дивчээ байхгүй шүү дээ. Тэгэхээр side step хожиж байгаа. Гарлаа. Ингэж шалгаж үзчихээ хүүхдүүдээ. Юм яриад идэг ойлгох байх юм бол за чи жихнээсээ бултаараа багш нь жихнээсээ өшгөлээ. Маа гэдэг өшгөлөнгөт оногдож байгаа дэлж арга шүү. Гэхдээ ер нь бол таквонд бол тийм л эд тэ. 45 хүн дайраад ороод ирэх юм бол 2 жишээ гарахаа ойлгоцсон тэ. За одоо хүн орж ирэхгүй байх юм бол бид нар яаж 45 хийх юм гэхээр урагшаа нэг хажууд жишээ. Энэ бол амархан тэ. Нэг бүжгүүж юм шиг ингэж хийхгүй шүү тэ. За тэгээд ер нь бол аюулгүй байдлаа авахын тулд гар урдаа угаасаа урдаа байх хэрэгтэй. Яаж юм хлээ за одоо баруун хөлөө танасч нэг хилээ баруун хөл явлаа холдуулж байгаа пүг гэдэг хөдөлгөөн л байгаа гэсэн. Тэгэхээр гарын хөдөлгөөн бас давхар явж байгаа ш. Тусдаа зүйл биш гэсэн. За нөгөө баруун 45 ойлгомжтой тий. Хүн орж ирэхгүй байхад. За 145. Ард төлөөр өдөртөө явлаа нэг side step. Ойлгомжтой. Амархан. Тэгтээ хүүхдүүд чинь 45 ийгээд дараа нь яхаа мэдэхгүй. Ойлгож байна уу те? Тийм. Тэнгууд шалгаж үзэж байгаад болон дэрэнгууд чи энэчнээс 1.45-аар гарч чадж байгаа сайн байна. Тэгтээ нэг хийгээд ингээд дивжээний болонгаас гарах юм ярьж байгаа байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр юу ч хүсэж байгаа гэхээр 40-50 байна уу, 2 тишээ урагшаа хоошоо байна уу? Ерөөсө хамаахгүй дараагийн хөдөлгөөнүүдэд хөлийн зөвшөөртөл хийгээрэй л гэдэг юм байна. За тэгээд нэг хөшинг нэг ийм хүмүүс байдаг шүү дээ. Мэдгүй. Яа ингээд нэг бүр ингээд хатуу. Тэрийг өөр нэг тайван нэг тийм чөлөөтэй сул болох нэг арга нь миний зөвөр зохиос арга шүү. Зөвөр л хөгжин тавиад өгчдөг. Тийм темпэсээс гоё ш дагшаа. Тэгэл ингээд төг буруу нөгөөх нь хамаагүй. Гэтэ мөрс бол. Тэгээд багшаа гоё.
Тэгээ энэ шиг маягтай тэр мөрс судлахт нэг арга юу гэх юм миний нэг хувьд бол та нарт бол тэрийг бид гэхдээ аль дээр л хийжлээсэн л та. Шигшээгийн тасгаажуулах шагаа өгш 6 гэдэг сонсноо та. Ерөөсөө л нэг 6-ын тоо зурж байгаа юм шиг хадид шиг гарахыг хэлээд байгаа. Ер нь бол 45-ийн бас нэг жоохон өөр хөлбөр л гэсэн. 6-ын тоо. За энийг би бол хүүхдүүдэд шагаагаар заалгачаад хальт харчаад ингэж заагвал зүгээр юм биш дээ гэдэг. Би нэг хальт онлын юм яриад үе тэгээ шагаа огшоо нэг хальт заалгаж үзээ. Хоёр өөр юм сурчвал зүгээр өстэй тий. За шагааг өөрчилж харуулчих. За ингэж байгаа шүү. За би хүүхдүүдэд зааж өгөх нь болохоор за шагаар эхлэе явуулчих уу? Тэгээд дараа класс дээр. Эхлэе биелчих үү? Шагааг харгаж. Тий. За шагаагш. нөгөө тамирчид чинь ингээд талан тавьчихсан яг ийм хоёр зүйл ингээд тойлроо хараад зөвчдөг. Тал харахгүй тамирчид. Энэ өдөр хоёулаа ингээд урд биш солио. Хоёулаа ингээд урд өдөр ингээд эсвэл иргэдэггүй ч юм ингээд яг ийм тал дээр бол яс хал авах айгүй байдэн шүү дээ. Тэр үедээ хамгийн энгийн 6 хийх хамгийн энгийн нөхцөл нь тоглолт эхлээд шууд хийх бол ерөөсөө болохгүй гэсэн. Хоёр тамирчин үе дундаа орсон үеийн төгсгөл юм уу? Хоёулаа нэг ийм биеийг ингээд солгоод энийг хараад нэг ийм хэмжээнд өрчтэй ш нь энийг харсан хэмжээнд тоглолт эхлэхэд бол айгүй биеийн чанга юу ч ихэд бэлэн байдлаа дээ ш. За тоглолтын дундуур юм уу тоглолтын сүүл хэсэгт энэ сайзтай бол зүгээр алхамт степ гэхээс илүү зүгээр алхамт. Би одоо за хоёулаа зодтолж байгаа. Би ийшээ ингээд алхаад чи хааш алхах вэ? Дагаал алхах шүү дээ. Яг энэ шиг өөрийгөө дагуулж алхах болно л гэсэн үг. Би ийшээ ингээд алхаад дагаал ийш алхах. Ерөнхий хүмүүс алхсан тал руугаа зүүрч алхдаг байхгүй. Ерхий за битээр одоо зүгээр энгийн гэрүүгээ ижилээ. Энийний араас би энэ ингийн гараад хийж байгаа зүгээр алхамт. Өөрийгөө л дагуулж алхуулна л гэсэн үг. Одоо нөгөө талаа нөгөө тал авч. Ингээ за адилхан цэжтэй талтай байна. Болно хамаагүй. Нэг ийшээ гарч үзээ зөв энгийн гэрүүгээ хийчихэл болж чинь зөв ийшээ дагаал энэ талаар гараад ирж байна. Ер нь зөв алхамт өөрийгөө дагуулж алхуулна л гэсэн үг. Тэгээд дагуулж гарчаад эндээс нөгөө ийшээ гараад ирлээ. 6 кодын юу л тичаги байхгүй юу? Тичаги яг л энэ хүн чинь шууд эргэж хараад тичаги хийхдээ чигээр маргаан тичаги ингэ чигээр идэв шүү дээ. Энэ тичаги болохоор ингэ сарын хэлбэртэй байна. Ингэ чи. Тойруу чи гэсэн. Ийшээ гараад ийм богинохон зайнаар хийнэ гэсэн. Тэгэхээр чигэрний чиг ингэ хоос явчих шүү дээ. Алхаад гарчээд өөрөө дагаа алхуулцгаа эндээс сарын хэлбэртэй. Сарын хэлбэртэй зурж тичаги гинэ гэсэн. За хэрвээ тичаги хэцүү байгаад бол алхаа гараад хэцүү бол зүгээр юм. Гэтэ хүнлэг ийшээ биш ийшээ. Шууд мөрнийхээ харалтаа. Энэ үйл бол биш гэсэн үг шүү дээ. Энэ уртлаж хойноос өөлч өчлөд хамгийн тохиромжтой гэсэн үг. Энэ талаас ийшээ алхацсан бол тичаги хийж чадахгүй зүгээр энэ үйл шууд шигээрэл гэсэн үг. Хүнлэггүй биш. За нөгөө талаас энэ тамирчин буланд байгаа заяа. Буланд ингээд дивжиж гарахад ингээд ойрхон байна. Энэ үедээ одоо өөрийгөө дагуулж алхуулах алхатууд хамгийн их ордог байхгүй юу? Бишээ алхахад энэ хүн гарахад бол ийшээ алхах шүү дээ. Ийшээ биш шууд ийшээ шилдэг байхгүй. Өөрийгөө дагуулчлахаа л өөрөө өшлөн гэсэн үг. Ийшээ алхсан ч болно. Энэ дээр одоо 6-ыг хийж болно. Ийшээ харахад энэ хүн ийшээ гарах шүү дээ. Ороод ирэхтэн хийж болно. Ороод ирэхэд хүмүүс одоо ихэнх бүгд жийж байгаа шүү дээ. Жийгтээ оноо жийж гинөө, хамгаалж жийж гинөө, харж жийж гинөө гэдэг нь бүгд ялгаатай байгаа шүү дээ. За одоо жилтний ялгаа заяа. Саяны 6 дээр бол жилтний ялгааг сайн харахгүй бол эсэлэн дэртэй. Жигнэсээ жийгч байгаа хүмүүс бол мэдээж энэ хүчтэй ирдэг. Энийг ялахын тулд гараа ажиллана. Жихэн жилдээ худлаа жилдээ хөнгөн жилдээ үгүй. Манай тамирчид ихэнх нь бол бэлгэлээрээ яг жигнэсээ жийгч авах шиг ингээд хөнгөн чеклдэг. Нөгөө татах чинь орж ирэх чинь ороод ирэх юм шууд ээж татчвал шууд сунна. Эсвэл шууд нэгээр жилт авна. За одоо сайхан ямар нэг арга ямар ч хамаагүй аргаар яаж над руу ингээд 2 3 жижиг би одоо 6 би одоо 6 их гэдэг байгаа шүү зөө. За сайхан чийтэй. Би ингээд ихний их нь бол жигнэсээ явж мэдчихээн. Хоёрт нь хоорхноо жигнэсээ явах юм мэдхгүй. За дахиад за гараа ажиллаж. Энд ингээд дагаал орж байгаа. Жигнэсээ дагаал орж. Орж ирж байгаа хүн дээр 6 хийж очивол эхлээд заавал жилтийн гарн дээр аавна гэсэн. Аавна гэдэг зүгээр ингээд жилбэлнэ биш гэсэн үг биш. За одоо ингээд side step 6 ийм алхалтууд ойлгохын тулд эхлээд гарыг яаж ажиллахаа эхлээ ойлгох хэрэгтэй. Гар амар чухал. Гар байхгүй хизээч бүтэн биеэр ингээд шууд хөлөөрөө ороод алхахгүй. За битээр ингээд хоёулаа ингээд өчлөх боломжтой ингээд яг хэрэг заяа.
Одоо ингэ ч хүмүүс сайхан би амар ойрхон харж байгаа. Тэгвэл сайхан богинохоо өвчлөн гэсэн үг. Богинохоо өвчлөж байгаа хүний үйлдэл нь богинохоо л байна гэсэн үг. Тэгэхээр сайхан богинохоо өвчлө ороод ирэхэд би ингээд нэг гидэж хөл нь хангалттай зөрнө. Энэ үед би асууж олж байна. Эсвэл би хоошиг гидээгээ сайхан дугаасаа хоолцоогоо өгч олж байна. Хоолцоогоо өгч жагаад томоос цоноо ордоо. Энд дээр жижигхэн татаад шуудчаа гэж юм уу жижигхэн татаад алхаар гарч иж болж байна. Тэгээд эсрэг тамирчинд одоо эндээс нэг юм байнх хийгээд нөгөө тамирчин амарх шүү дээ. Сайзтай нэг хийгээд болчлаа заяа. Дараагийнх дээр яах вэ гэхээр алхах чам шиг гар ойрхоо өгөөд яг сайн алхах чам шиг гар ойрхоо өгж жагаад эндээс хамгийн амархан тайм бол гарын тайм. Гар зөхөж олж байна. Гар тавьж байгаа шууд гар зөхөж олж байна. Эсвэл хөлтэй хам шууд зөхөж олж байна. Ороод иргүүд нь татаад хөл өргөж жагаад хам зөхөж олж байна. За нэг алхамт хийгэнд бол заавал гар ажиллана. Гар ажиллахдаа зөхөж олж байна. Асуу зүгээр гар ажиллаж байна. Гараа хамгаалахдаа ингэж тоож ам болохгүй. Ер нь холоос дандаа холоос хөлийн блок гэж ам гэсэн. Хөлийн блок гэж ер нь бол ингэж аав. Дандаа ингэж блок гэж аав. Дуусч одоо эндээс би шалахад гараад ирж байна. Тэгэхээр гарыг дандаа дээрээс нь доошоо. Инхээр их алдахгүй. Ер нь алдна. Хөлийг харж амжихгүй. Дандаа дээрээс нь доошоо. Дээрээс нь доошоо. Дээрээс нь доошоо. Эргэлтээ өшөлт хийгэж бодож байгаа бол өөрийнхөө тамирчнаар эргэлтээ өшөлт хийж оноо авах гэж бодож байгаа бол энэ хүнд эсрэг тамирчин зайгийн заавал ойрхон харагдах хэрэгтэй. Яг өөрсдийн нэр зөвлөсөн. Одоо би таны тамирчин шүү зөө. Би эргэлтээ өшөлт хийх гэж та багш нар ингээ хэлсэн байна. За хийхийн тулд холоос эргэлтээ өшөлт гэхээр манайхан бүгд ингээ зайг авч холоос ирдэг шүү дээ. Энэ бол хамгийн буруу. Эргэлтээ өшөлт хийж байгаа бүх зайг дандаа ойрхон байлгана. Эргэлтээ өшөлт хийж байгаад би зайгаа дандаа ойрхон харагдав. Би сагныг хөлний явахшаа сартал юм бол би дандаа хаашаа. Би одоо ингээ урагшаа шахчих. Хөшлөгөөд хаашаа дахиад урагшлөгөөд хаашаа. Би дандаа урагшаа шахах болохгүй 11-ээс дахиад эхэлж олчих. Дахиад эхлэхдээ дахиад шахах. Хөлний явахшаа сартал би хойш чинь. Буцаа урагш чинь. Одоо энэ хүн дээр 2-3 явцсан. Нэг зогсох хугацаанд хангалттай гардаг. Тэр үед алхна. Тэр үед юу ч хийж болно. Сайзтэй. За Дичагийн бол одоо энд сургашаа шахаж жагаад сагна 2-3 яваад би 2-3 татцсан. Дараагийн нь угаасаа богинохын их нь ойлгомжтой. Тэрэн дээр нь гар тавиа шууд эргэж болж байна. Эргэлтээ өшлийг хийж бол. За одоо тоончгийн тайм байна шүү дээ. Тоончгийн тайм бол одоо гартаа эндээс ингэж сууж биш. Гартаа өндөр өсөрж жагаад энэ тамирчтай хөдлөн. Энэ тамирчтай хөдлөж жагаад хоошоо богино татаад нөө том татаад юм ихэд нэг сайн ажиглаж жагаад хамгийн энгийн тайм тоончгийн хамгийн энгийн тайм нь зай шахаад иргэнэ гэсэн үг. Зай шахаар нөгөө тамирчтай хамгийн түрүүд сандарлыг өгнө. Сандалсан тамирч хоошоо ухрахаас өөр аргагүй. За нөгөөдхөр сайн ороод ирдэ. Нэг хөнгөжиг ороод ирдэ. Ингээд болчтой тамирчтай дээ шүү дээ. Эндээс нь шууд эргүүлнэ бас тоон. Шууд эргүүлнэ. Ерөөс татаад шууд эргүүлнэ биш. Хараад ингээд зогслоо, хойлоо зогслоо. Эндээс нь шууд эргэнэ. Зогсныг хараад эргэнэ л гэсэн. Тэрнээс татчаа шууд эргэнэ гэсэн үг биш. Яг л би чинь дайрчаа энэ хүн дайрчлаа. За тацаа тогчлоо. Ирэхийг харж юм шууд өчлөө шүү дээ. Шууд өчлөхөөр яах вэ? Зайгаа харна л гэсэн. За окей. За баярлалаа. Яа хөсөрлөө. Окей, баярлалаа. За шагаагчийн хилдгээр бол өшөлт болгон дээр өөр нэгэн тайминг байдаг юм шиг байна тий. Тэгээд өөрийн зохиосон 6 гэдэг хөдөлгөөнийг бол маш сайн тайлбарж өглөө шүү дээ. За энэ дээр за жаараа хэдүүлээ одоо өөрсдөө нэг болж байгааг хийгээд үзэх үү. За тэгээ одоо 6-аар шалгаж тайминг 2-2-оор зогсож жагаад баруун зүүн тишээ хөлн эвлж гин үгүй өөрсдөө хийгээд үз. Тэгэд магадгүй асуух юм байх юм бол асуугаад хийхээр бол хийгээд. За зүгээр өөдөөс харж зогсоо. Тэгэхээр зүгээр алхаад хийгээд. Өөдөөс ингээ хараад зогсохгүй мөргөлдөж шүү. Тараа зогсох юм уу? Зя. Тараа зогсож. Зүгээр ингээр удаанаар алхаад хийгээд. Дараа нь степ аваа. 6 штэ 6. За чи давталгооны 6 яв да хийнэ. Ингээд өөрсдөө хийх гэсэн юм. Яагаад гэвэл шууд мэдэмж байна. Степ дэжгүй дөрөв. Нэг үстэй.
Машаа үзсэн. Загнаа. Гой танилцуулсан тэр. Өөрхөн хэмжиж явсан бааш надад. Юу бэ? Тэнгэр уусаа ярина. Энэ жоо амарч аваад бэлхий ороод тэгээд менежмент. Чи хараач яа сони. Ойлгомжтой өгш. Ойлгомжтой. За өөрөө хийгээд зүйл. Би өсөж болох юм. Өсөлтөд заачаар өстэй өгш. Харин жишээ ингэжийнэ. Тийм. Хамаа хөлж болохоо баригчаа цугаад тийм шүү дээ. Зөв. Нийгмийн шид орой тавчаад яар шүү дээ. Сая гэж хэлж байна. Тийм шүү. Зөв. Оройч чи. Тэчүү. Ой, nice гоё гарч. Тэ гараа жоох ингээ холдвол өчлөг зайлуугаа одоо чинь энэ чинээс чи 6 хийж байгаа бол хөл явлаа. Биш гаргаж байгаа юм. Хөлөө холдуулж аваад өчлөг зай гарганаа л. Манай анди цосонд сайд степ байгаа сте. Цосонд сайд степ байгаа сте.